Өнөөдөр Шангрилачт буудалтай Монгол Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн форум боллоо. Тус форумд бүгд найрамдах Солонгос улсаас 20 гаруй гарааны бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм. Энэ удаагийн форумыг эдийн засаг хөгжлийн яам Монгол улсад суугаа бүгд найрамдах Солонгос улсын элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж байгаамаа. Хоёр улсын гарааны бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтран бизнесээ эхлүүлэх, дуршлаг солилцох, шин санаагаа хуваалцах боломжуудыг олгож байгаагаараа онцлогтой гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа. Бүгд найрамдах Солонгос улсын гарааны бизнес эрхлэгчтэй татварын бодлогоор дэмждэг гэж байлаа. Биднес бол хийж байгаа ажлаа бодиттой байдлаар танилцуулна. Засгийн газрын зүгээс одоо хүн суртал одоо янз бүрийн бэрхшээлийг шийдвэрлэхийн төлөө хийж байгаа алхмуудыг танилцуулна. Цаана ямар боломж байгааг танилцуулна. Тэгээд хоёрдугаарт нь ирж байгаа стартап бизнес хийж байгаа хүмүүс л өөрсдөө дайчин асуудлыг шийдэе гэсэн сэтгэлтэй тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ бэрхшээлийг даваад гарна, цаашаа энэ бизнес босгоно гэсэн чин сэтгэлтэй хүмүүс байгаа. Манай залуучууд ч гэсэн тийм залуучууд олон байгаа. Хамтраад олон бизнес бий болох байхаа гэж найдаж байгаа. Стартап бизнес форум에. За энэ удаагийн форумд бол одоо Солонгосын боловсрал, тэгээд соёл, тэгээд одоо дэвшилтэй технологи бүхий, одоо тийм шийдэл бүхий гэр ахуйн бүтээгдэхүүн гэх мэт эдгээр салбаруудын одоо юм компаниуд Монголд ингээд ирсэн байна. Хамгийн гол нь одоо яг энэ стартапын салбарт хоёр талын хамтын ажиллагаа ингээ өргөжүүлэх үүднээс иймэрхүү арга хэмжээ зохион байгуулж байгаа сэтгэл өндөр байна. Манай улсын хувьд бол одоо стартапыг дэмжихтэй. Ер нь стартап гэдэг бол тийм ээ гарааны компаниуд тийм алдах тийм боломжийг нь бол ингээд нээлттэй бол нээж өгдөг. Дээрээс нь одоо төрөөс татварын болон санхүүгийн бодлогоор дэмжин. Дээрээс нь одоо тэр нийгмийн одоо соёл гэж байна л дээ стартапыг хүлээж авах. Одоо тэр соёлыг нь ингэж бас дэмжих эдгээр одоо тийм арга замуудыг бол ингэж баримталдаг. Тийм тодорхой одоо тийм ээ яг тэдэн татвар гэж хэлэхэд бол жоохон тийм хэцүү байна. Гэхдээ тодорхой хугацаанд одоо тодорхой хэмжээний яг ашигын одоо тийм ээ ингээ орлогын тогтвортой болтол одоо жишээ нь татвараас чөлөөлдөг ч юм уу иймэрхүү бодлогууд бол ингээд яг хэрэгжилдэг. Түүнээс гадна гол нь одоо тийм шинээр гарч байгаа гарааны стартап бизнесүүд бол ямар нэг одоо тийм санхүүгийн болцоо ч юм уу тийм ээ тийм дэд бүтцээр бол байхгүй. Гэхдээ тухайн компанид одоо шинэлэг тийм одоо шийдэл бүхий санаанууд бол байгаа. Тухайн одоо шинэ санаануудын одоо хамгаалах, оюуны эмчийг нь хамгаалах тал дээр бол бодлого барьж ажилладаг. Энэ удаагийн форумд оролцож байгаа бүгд найрамдах Солонгос улсын гарааны бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүд боловсрол, эрүүл мэнд, хэмэл оюун ухаан, үйлчлэгээний салбарт хамтран ажиллах сонирхол ихтэй байгаагаа хэллээ. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас гарааны бизнес эрхлэгчтэй татвар болон хямд түрээсийн байраар дэмжлэг үзүүлж ажилладаг гэлээ. 시장 조사를 해보니까 Монголын эдийн засаг те энэ худалдаа аж ахуй гэдэг ч юм ингээ өсөд ивжээж явж байгаа. Тэгээд ерөнхийдөө боловсролын тал дээр илүү түлхүү ажиллана гэж бодож байна. Боловсролын салбар дээр солонгос долонгуудаа нэг оюутнуудыг хичээл хийх боломжоор хангасан тийм кафе байдаг ч юм уу тиймэрхүү юм илүү олон байдаг гинэ. Тэгэхээр тэл таар дээр бид нар ингээ ажиллая гэж бодож байгаа. Солонгост бол ерөнхийдөө 700 гаруй тиймэрхүү тийм кафе байдаг гинэ. Тэгэхээр одоо хүүхдүүдийн нөгөө хичээл хийх боломжтой тиймэрхүү офлайн маягаар тийм кафе хийнэ гэж төлөвлөж байна. Би болохоор санхүүгийн хүн байгаа, санхүүгийн зөвлөгөө үйлчилгээ үзүүлдэг компанитай. За одоо болохоор одоо хөдөө аж ахуйн салбар одоо манайх ингээ зарим нэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд дээр импортын татвар тэглэсэн одоо зүйлүүд байгаа. За тэрэн дээр одоо юу гэдгийг боломж юу байна? Илүү арай бага өртөгтэй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх боломжтой байна уу гэдэг дээр сүүлийн одоо хугацаануудад ажиллалаа. За тэгээд одоо татварын одоо хөнгөлөлт чөлөөлтийн бодлого аль тал руу чиглэж ийн гэдэг дээр бас илүү одоо гарааны бизнес эрхлэгч толгой ажиллуулах хэрэгтэй болсон. Байгууллагын нийгмийн даатгалын шинтгэл гэдэг дарамт байгаагүй бол ажилтны гар дээр авах цалин илүү байх эсхийг бид нар бүгдээрээ харж л байгаа тийм нэрлсэн цалингаас нь төлөө явдаг шүү дээ. Тэгэхээр ингээд нийтдээ бол 40 гаруй хувийн татварын одоо ийм хэсэгчлсэн бүлгүүдэд хуваасан татварууд бол бид нар дээр ирж байгаа нь аж ахуй нэгжийн бизнес эрхлэгчид нарт бол нэлээд хүнд тусдаг буюу за ажилтныхаа өмнөөс мэдээж нийгмийн даатгалын хураагаа төлнө. За энэ нөгөө кэш мөнгөний асуудал гээд маш олон зүйлүүд байгаа. Татварын хөнгөлөлт чөлөөлтийн бодлого гэдэг одоо 2020 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн хууль байгаа. Тэр хуулийн дээр бол ингээд тодорхой зүйлүүд заасан байдаг. Гэхдээ яг бодит байдал дээр хэрэгжих болохоор жоох учир дутагдaltaй. Монгол Солонгосын гарааны бизнес эрхлэгчтэй хамтарч ажилласнаар үйлдвэрлэсэн инновацийн бүтээгдэхүүн үйлчлэгийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, экспортыг нэмэх, хүний нөөцийг бэлтгэж чадахжуулах, харилцан дуршлаг солилцох ач холбогдолтой юм а. Мөн өнгөрсөн онд Монгол Солонгосын хамтарсан гарааны бизнесийн дэмжих инновацийн төвийг байгуулахаар тохиролцсон. Энэ дагуу хоёр улсын гарааны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхээр үе шаттай уулзалт форумуудыг зохион байгуулж байгаа юм а.